За энэ өдрийн мэнд астролог сонирхогчдод шин сарын мэд хүргэе, шиний нэгний мэд хүргэе. За энэ ямар учиртай вэ гэхээр 7 сарын 25-ны өдөр, зарим хүмүүсийн хувьд бол 24-ний өдөр, монголчуудын хувьд бол 25-ны өдөр, дэлхийн нөгөө бөөрөнд байгаа хүмүүсийн хувьд бол 24-ний өдөр дуусаг байгаа. За энэ үед шин сар гарч байна. 7 сарын шинэ гар. За шин сар шиний нэгэн энэ ямар ач холбогдолтой, ямар илүү бусад шин саруудаас юугаар ялгаатай онцлог вэ гэхээр за их маш олон гаригууд бол ухарч байгаа, ухрах хөдөлгөөнд орсон байгаа. Энэ үед шин сар Арслангийн ордны 2 дугаар 2 градус гэж байгаа юм. За тэгэхээр Арслангийн ордонд гарч байгаа шин сар бол ерөнхийдөө гал элементтэй, гал махбодтой гэж хэлж болно, тийм. За тэгэхээр энэ бол бас нэлээд тийм эрч хүчтэй, эрмэлзэл, тэмүүлэл ихтэй, хүсэл зориг бүх хүнийг хийх гүйцэтгэх гэдэг юм уу? Тиймэрхүү эрмэлзэл энэ төр их байх болно гэж хэлж байгаа. Гэвч юунд анхаарах хэрэгтэй вэ гэхээр Меркурий гарыг ухарч байгаа. Меркурий буюу буд гарыг ухрах хөдөлгөөнд байгаа. Нептун гарыг, Сатурн гаригуд бас ухрах хөдөлгөөнд байгаа. Ийм учраас энэ үед бас нэлээд анхаарах ёстой маа гэж хэлж байгаа. За Арслангийн ордонд байхаараа ямар учиртай вэ гэхээр Арслангийн ордон бол гал махбодтой. Тэгээд дээрэс нь энэ бол нэлээд тийм эгоист гэж хэлдэг. Эгоист гэхээр би гэсэн үзэлтэй гэсэн. Би бүхнийг чадна, би бол бүгдийг хийх боломжтой. Ингээд ерөнхийдөө нэг өөрийгөө маш тийм хичтэй хүчтэйгээр харуулдаг иймэрхүү орд гэж үздэг юм байна л да. За тэгэхээр энэ үед бол энэ ордын нөлөөгөөр нараар удирдуулдаг гариг, нараар удирдуулдаг орд, удирдагч гариг нь бол нар байдаг гэсэн. За тэгэхээр энэ үед бусад орднуудынхад энэ ямар нөлөөтэй байх вэ гэхээр өөрийгөө хайрлах. Өөрөө эхлээд чи өөрөө. Дараа нь бусад гэдэг энэ философиг баримтлаарай гэсэн иймэрхүү хэлээд байгаа юм. За дээрэс нь энэ шин сар бол Плутон гаригтай яг ийм эсрэг байдлaalд орсон байгаа юм байна. Энэ бол квадрат байрлал гэж ярилдаг. Энэ байрлал бол бас жоохон таагүй. За юугаараа таагүй вэ гэхээр жишээлбэл эрч хүч, эрх мэдлийн төлөө тэмцэл нэлээд хүчтэй байж болов, нэлээд гүнзгий бас зовлон, стресс, шанал тийм гэдэг юм уу? Тийм ам суурийг мэдэрнэ гэсэн үг. Эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа бол ямар нэгэн байр суурийн төлөө тэмцэж байгаа бол иймэрхүү зүйлүүдийг авчих. За гэхдээ ерөнхийдөө шин сар бол 25-нд гарсан шин сар бол 8 сарын 15 хүртэл биш 8 сарын 12-нд гэхэд тэргэл сар болж хуурдаг шүү дээ. За тэргэл сарнаас эхлээд цаашаанаа ингээд энэ сар бол 12-ны хүртэл сар тийм өсөх байрлал байж байгаа. Тэгээ 15-наас хойш ингээд хамгийн дээцэгтэй хүрээд доошлоо буцаад сар жижигч эхэлдэг шүү дээ. Тэгэхээр шин сар бол ерөнхийдөө энэ шин сарны прогноз, энэ тойм төлөв бол 15 хоногийн туршидл хүчинтэй гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр ийм олон гаригуудын төлөөг хэлчихсэн тийм ээ. За Плутон гаригтай бол ийм сөргөлсөн байдалтай хахаар эрх мэдэл, эрч хүч гүнзгий бас тийм жоохон сөргөлтөөний мэдрэмж гэдэг юм уу? Жоохон зовлонтой тийм амсууруудыг мэдлэрнэ гэж байгаа юм. За гэхдээ гэсэн хэдий ч яг энэ үед бол шин сар бас санчир гаригтай бас нэлээд гайгүй sextile гэж хэлдэг лөө. Трин гэж хэлээд байдаг чи гурвалсан гэх юм уу? Ийм байрлалаар орж ирж байгаа учраас тэр Плутон гаригаас орж ирж байгаа тэр нэгэн цохилт, тэр нэгэн довтлолт, тэр нэгэн хүнд хэцүү цохилтуудыг илүү зөөлрүүлж өгнө гинэ. Санчир гариг маань бол нэлээд хариуцлага сахилгаан бат хязгаарлалт энэ төр гэдэг дүрм журмметрик ерөнхийдөө хатуу, ерөнхийдөө жоохон тийм харгас хатуу хүтэн интернетийн хандлагыг төрүүлдэг гэдэг боловч яг энэ үед бол
харцангуй тэр байрлал нь гурвалсан байдалтай шинэ сартай Плутонтой юм гурвалсан байралтай байрлаж байгаа учраас байрлалаасаа шалтгаалаад нэлээд тийм сөргөлдөөнтэй зөрчилдөөнтэй байдлын тэр цогцолтыг зөөлөвлж өгнө гэж байна. За тэгэхээр Сатурн гараг бол Сатурн буюу санчир гарагийн яриад байгаа шүү дээ. Энэ бол ерөнхийдөө шижил төлөвлөгөөнүүд хийгээд яваад байгаа шүү дээ. Ер нь бол юуны одоо загсны ордонд орсон байгаа боловч загсны ордонд нэлээд 2 жилийн туршид байна гэж түрүү сард ярьсан боловч эн чинь одоо бас нэг газараа байгаад байдгүй наашаа цаашаа бас урагшлах хойшлох хөдөлгөөнд одоо ялангуяа ретро хөдөлгөөнд одоо бол төр зур хоньны ордонд орчихсон байгаа юм байна. За тэгэхээр хоньны орд гэдэг бол өөрөө бас гал мохоттой маш гал дүлтэй эрчимтэй хүчтэй дайчин тэмцэгч гэнтэр гал ингээл бүх шинжүүдийг агуулдаг шүү дээ. За энэ бүхний нөлөөгөөр бол шин сар хоньны ордод Арслангийн ордод дахиад гал мохоттой. За ингэхээр ерөнхийдөө бол бас нэлийн тийм тэмцэл зөрчил хөдөлгөөн гэтэр ихтэй байх магадлалтай гэж хэлж байгаа юм. За гэхдээ энэ санчир гарагийн бас таатай одоо айтай таатай байрлалынхаа нөлөөгөөр үл яг вэ гэхээр сайн зүйл нь юу вэ гэх юм бол хувийнхаа одоо жишээлбэл хувийн чадвар, ур чадвараа сайжруулах хувь хүн өөрөө мэрэгчлийнхаа салбарт урт хугацааны амжилт олох. Аль эсвэл зарим нэгэн хүн одоо нэр төр өөрийг хариуцлага энтрийн төлөө одоо нэлээд ухамсарлаж байгаа бол тэрнийхээ төлөө ингээд ажиллахад нэлээд сайн. Ийм үе гэж байна. За тэгээд дээрэс нь хэдүүл санчир гараг, Плутон гараг, Нептун буюу бас Нептун санчир хоёр ч одоо бас хурх хөдөлгөөнд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гурвын ийм гурвалсан тийм гурвалжин гэх юм уу? Тийм одоо байрлал бол энэ шин сарны бас нэгэн учир утгатай тийм учир утгатай ийм ашгүй гэх юм уу? Одоо тийм нөхцөл байдлыг нэмж өгж байгаа юм байна л да. Тэгэхээр энд юу бахаа сүнслэг оюунлаг одоо тэр байдлыг эрхэмлэх бүтээлч байх романтик болон одоо харилцаа тэр бүхэндээ одоо тийм оюун санааны одоо тийм оршихуйн далд тийм нэгэн мессеж гэх юм уу тохиол сануулгуудыг илүү одоо нэгтэлж хүлээж авах нь бас сайн үе гэсэн байна. За тэгээд мэдээж дээрэс нь Тэнгэрийн ван гараг буюу нефт бас дараа нь уран гараг гэж хэлдэг манайх Тэнгэрийн ван гэдэг те. Энэ гарагтай бас шин сар тийм секстил гэхээр 60 градусын байрлал гэдэг. За трин гэхээр арай өөр биш шүү. Түрүүн би бас трин гэдгийг секстил гэж хэлсэн байж магадгүй шүү. За тэгэхээр секстил энэ байрлалд орж байгаа учраас бас энэ таатай гэх нь энэ яг гэхээр бид одоо ерөнхийдөө асуудлыг бол өөрсдөө тийм ягшсан тийм хуучин хэрэг загвар биш. Хайрцагнаас гарч сэтгэнэ гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Тийм хайрцагнаас арай өөр шинээр сэтгэж шин зүйлийг эрэл хийлгэхэд их таатай үе гэж энэ сэтгэл хөдлөлөө бас хянах хэрэгтэй. Гинтийн сюрпризүүдийг бас энэ гів гинтийн тийм одоо сюрприз гэж хэлдэг шүү дээ, тийм. Тийм зүйлийг одоо бас Тэнгэрийн ван гараг, уран гараг гэж аян цэцгэлхааныг илэрхийлдэг гараг. Тэгэхээр гів гинтийн тийм нэг одоо үйл явдлууд танд тохиох гэж байгаа бол тэрийг бас нэлээд одоо эргцүүлж бодож хүлээж аваарэ гэсэн байна. За тэгэхээр энэ бол хэрвээ одоо ямар нэгэн бэрхшээл саад гинтийн одоо хямрал ингээд тохиолдсон байсан ч гэсэн бид одоо дотоод оршихуйдаа байж тохиол сануулгуудыг зөв одоо учиртай гэдгийг эргцүүлэн шийдэж чадах юм бол ямар ч одоо шийдлүүд танд одоо аз жаргалтай амар амгалан энэ ертөнцийн одоо ингээд нэгэн хэмнэлд ингэж орж ажиллаж гэх юм уу амьдарч ингэх боломж олдноо гэсэн байна. За тэгэхээр түрүүн одоо энэ шин сар бол бас тийм spiritual буюу одоо оюун санааны тэр хөгжил дотгошоо одоо тэр өөрийгөө таних, амьдралыг таних энэ чиглэл тандж байгаа хүмүүст илүү одоо бас хамаатай маа гэсэн юм ярьсан те. Тэгэхээр энэ удаад бол бид нар одоо өмнө амлж ясан ёсоор Joy Dispenza-гийн бас зарим нэгэн зөвлөмжүүдийг эндээс оруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 25-ны
шин сартай холбоотой тэр хүн одоо бас юу ярьж байна вэ гэдгийг бас тэр оюун санааны сэрэлт буюу одоо оюуны ярилцлагад илүү хамаатай тэр мэдээллүүдийг оруулъя гэж ингэж бодсон. За тэгэхээр энд бол 25-ны 25, 26 эхний 7 хоног буюу одоо шинэ сар гарч байгаа энэ үед бол синхроницити гэж хэлдэг. Синхроницити гэхээр одоо яг нэгэн зэрэг одоо ямар нэгэн санаандгүйгээр зарим нэгэн үйл явдлууд яг нэгэн зэрэг давтагдахыг хэлээд байгаа юм л да. За энэ нэр томьёог бол уул нь бол Карл Юнг буюу сэтгэл судлаач Карл Юнг гаргаж ирсэн. Гэвч одоо энийг бол сүүлийн үед одоо энэ ийм оюун санааны удирдагчид гэдэг юм уу, одоо оюуны эрэлчид гэдэг юм уу, тэр ерөнхийдөө оюун санааны бясалгал дотоод гэгэрэл энтер гэсэн зүйлийг ярьдаг хүмүүс маш хүчтэйгээр одоо Карл Густав Юнгийг иш татдаг болчиход байгаа юм. За тэгэхээр энэ Карл Густав Юнгийн одоо энэ материал, энэ судалгааны юм ч гэсэн одоо миний бол тэр зохиол судлалын доктор хамгаалах ажилд бас олон удаа орж ирсэн л доо. Тэгэхээр Густав Юнг бол барууны судлаачдаас буддизмыг маш хүчтэй судалсан, тэр тал руугаа маш их хэлбэж одоо энэ зүйлийг эзотерик болон одоо мэдлэг энтер гэдгийг бас маш их судалж ясан юм хүн баггүй юу. Тэгэхээр энэ хүний мэдээллийг бол тэр 60-70-аад оны үед бол бараг үл таадаг байсан бол одоо бол сэтгэл судлаачид юм бол Юнгийг ярьдаг болчиход байгаа юм. За тэгэхээр энэ ч гэсэн надад сонирхолтой байгаа учраас ерөнхийдөө энэ Юнгийн талаар хүмүүс юу ярьж байна, ялангуяа гэгэр хэсэг, бясалгах хэсэг, оюуны эрэлчид энэ хүнийг юу гэж ярьдаг гэсэн бэ гэдгийг бас оруулах нь их сонирхолтой юм болов уу гэж бодоод ингээд оруулаад эхэлсэн шүү. За тэгэхээр энэ өдөр нь тэгвэл одоо тэр синхроницити буюу одоо яг тийм зохицол гэж манайх монголчууд бас огчуулаад ах шиг байна. Ерөнхийдөө одоо яг нэгэн зэрэг болох гэсэн утгатай л да. Ийм одоо нэгэн зэрэг ямар нэгэн дохио сануулга, мессеж гэдэг юм уу те, тэр бүх зүйл одоо энэ тэр зүйл тодорхой тийм долгион гэж үзэн штэ. Тэр долгион руу нэгдэх тэр нэгэн өрмөц эрч хүчүүд их нэмэгддэг гэнэлтэй. Тэгэхээр одоо жишээлбэл энийг яаж одоо танд илэрх вэ гэхээр зарим нэгэн үйл явдлын хоорондоо тийм хамааралгүй юм шиг үйл явдлууд бодож яснаас чи илүү утга учиртай юм шиг одоо тэг санагдах ч юм уу те. Таны бодож ясан тэр хүн чинь гинтхэн одоо та зүгээр л бодол санаанд чи хин нэгэн хүн орж ирээд байж тэл тэр хүн танд гинтхэн одоо мессеж хүчдэг ч юм уу те. Нэг иймэрхүү байдлаар ингэж илэрч магадгүй гинэ. За тэгэд ийм одоо тийм дохио сануулгуудыг бол ер нь бас хүн болгоно нэг тийм мэдрээд байдгүй гэж байна. Цөөн тооны хүмүүс уу одоо тэр оюун санаа ухамсарын хувьд нэлээ сэрсэн хүмүүс энийг илүү ажигламдахтай байдаг гинэ. Магадгүй одоо энийг бол хүмүүс ерөөс анзаарахгүй өнгөрчдөг. Тэг орчин үеийн хүмүүс бол яадаг вэ гэхээр бол орчин үеийн маш их хурдтай өгж байгаа учраас дандаа л яарч яадаг, дандаа л гадаад орчин, гадаад үйл явдалд илүү анхаарч идэг болвол дотгошооноо харах хандлага нь хамаагүй одоо их багасчихсан. Ерөөсө 98% бол ерөөсө хүн төрөлхтний одоо жишээл 98% бол гадагшаал илүү хардаг, дотгошоо биш. За тэгэхээр одоо 98 энэ дээр бол 98 гэж хэлж байна. За яг энэ Карл Юнг болоод энэ одоо оюунлаг талыг, сэрхүй талыг, ухамсар талыг илүү судалж ясан хүний хувьд одоо миний одоо бас урд нь судалж ясан тэр текстэн дээр ч гэсэн гарсан тэр үгүүдийг зүгээр энд тавтаад хэлчихэд энд Joy Dispenza ярьж байгааг хэлж байгаа ч гэсэн миний судалж ясан, уншиж ясан зүйлүүдээс ингээ харахад бол манай одоо Агнестийн гэгийг орчуулдаг Бадрал лам байдаг. Агнестийн гэгийг орчуулсан тэр Бадрал ламын тэр номонд бол юу хийж байдаг вэ гэхээр Ошо гэж одоо тэр бас энтхийн маш том тийм эзотерикч, spiritual одоо тэр оюун санаа дэрдэгч тийм хүн байсан. Тэр хүний одоо орчуулгыг Бадрал ламтан маань бол маш их орчуулж ярьдаг л бичсэн байдаг л да. Тэрэн дээр бол юу гэхээр орчин үеийн хүн төрөлхтний 99% нь оюун санааны хувийн ухамсарын хувьд унтаа байна гэж хэлж ирсэн. Энэ бол яг мэдээж 30-аад жилийн өмнөх үйл явдал. Магадгүй тэрнээс хойш одоо жишээлбэл 98% гэж хэлж байгаа болохоор бас дахиад 1% бол одоо сэрч гисэн байна гэж ингэж ойлгож болох гэдэг юм л да. За тэгэхээр энэ
Шин сарыг бол маргааш тийм юм болно, чамд одоо тийм тохиолдно гэж ярихаас илүү оюун санааны буюу ухамсарын хувьд сэрсэн хүмүүст хамааралтай зарим нэгэн зүйлүүдийг одоо би энд ярих гад ингээд яриад сууж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ сэрхэгт чинь хэрэгтэй юм бол тэр дохио сануулгыг яаж хүлээж авах вэ гэдгийг энд бас жоохон ярьчия гэж ингэж үзэж байгаа юм. За тэгэхээр энэ Joy Dispenza гэдэг хүн бол одоо хэдэн сая хэдэн бараг шахуу тэр бомшхууд агчтай. Гэхэд энэ хүн юу гэлээ ярьдаг вэ гэхээр ерөөхдөө буддийн соёл, буддийн философиг яриад байдаг. Дээрээс нь эртний тэр маяачуудын одоо ариун шүтэн, бэлэгдэл тэр нэгэн ийм далд мэдлэгийг тэр бас их хамтруулж ярьдаг юм шиг надад санагддаг. Тэгэхээр эндээс бол энэ хүний ярьж байгаагаар болвол одоо яг энэ шин сар гарч байгаа ч гэдэг юм уу юм 25-ны энэ өдрийн энэ эрч хүчийг бол орчлын ертөнцтэйгээ уялдах, нэгэн долгионд орох, сэтгэлийг дахин тохируулах ийм гүн гүнзгий эрчим хүчний үе энэ гэж ингэж тэр хүн тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо монголчууд буюу одоо буддийн шашинтай хүмүүсийн хувьд ч гэсэн одоо жишээлбэл 25-ны шин сарын 25-ныг чухал өдөр, сарын шин сарыг бас айгүй чухал өдөр энэ гэж ярилгтай бас их дүйж ирдэг адилхан байдаг гэсэн үг. Тэгэхээр энийг бол бас санаад авчихад ерөөсөө илүүдэхгүй. Тэгээ дээрэс нь яг одоо үед бол бас нөгөө их олон гаригууд ингэж ухрах хөдөлгөөнд орж яана гэдэг чинь бол сансар окторгүй өөрөө дахиад тэрэндээ ингээд дахин тохируулах хийж байгаа гэж ингэж үздэг юм байна л да. Ягаад гэвэл одоо тэр окторгүй ингээ хоорондын зай, одоо жишээл орон зайд, одоо жишээл тэр хурд хөдөлгөөн энэ төр чинь бас нэгэн тохируулгуудыг хийх хэрэгтэй болд юм л да. Яг тэр үед нь хүн төрөлхтөнд яах хэрэгтэй болдог вэ гэхээр энэ хүн төрөлхтөнд ямар дохио сануулга өгдөг вэ гэхээр бас адилхан тэр окторгүй өөр хоорондоо хөдөлгөөн эрчим хүч зарим нэгэн одоо энергиудаа солилцож тохируулах хийж байгаа бол энэ үед нь хүн төрөлхтөнд ч гэсэн тэр сануулгыг өгдөг гэсэн. Тийм учраас одоо жишээл одоо Меркурий гараг ухарч байна. Санчир гараг Нептун буюу Далайван гараг энэ төр ухарч байна гэдэг чинь бас л тэр дээд ертөнц буюу сансар окторгуудад тохируулах хийж байгаатай адилхан бид нар ч гэсэн сэтгэлдээ оюун санаанд бас өөрийнхөө энэ материалын ертөнцийн амьдралд ч гэсэн зарим нэгэн алдаагаа засах, сайжруулах, тохируулах хийж байгаа гэсэн утгаар бас ойлгочих болох юм байна. За тэгээд дээрэс нь эрчим хүчний тухайтад бол энэ одоо ямар синхронисити буюу одоо яг нэгэн зэрэг чи санаандгүйгээр одоо зарим нэгэн үйл явдалтай нэгэн давтамжинд орчихсон байна гэж үзэх юм бол тэрийг яаж мэдэж болох вэ гэхээр ерөнхийдөө ингээд гаригууд удааширсан ухрах хөдөлгөөн гэдэг бол удааширж байгаа хөдөлгөөн шүү дээ. Тэрээс буцаад урагшаанаа яг эсрэг зэгтээ эргээд эхэлсэн гэсэн үг биш. Тэгэхээр яг энэ үед удааширсан үед хүмүүс гэсэн өөрөө бас алхмаа тэр урагшилсан тэр нэгэн ийм ухаангүй урагшилсан хаашаа явах байгаа мэдэхгүй байгаа мөртлөө учиргүй урагшлаад байгаа. Тэрийгээ ч гэсэн алхаагаа сааруулад өөрийгөө сонсох. Орчлын ертөнцтэй чи хэр зогцож чи хэр зөв давтамжинд цуг орж ийнэ гэдгийг мэдэрхэл гэсэн утгатай ийм санаа хэлж байгаа юм. Тэгэхээр энэ дохио тэмдгүүд бол бол тэр 2% буюу ерөнхийдөө ухамсарын хувьд сэрсэн хүмүүс л ойлгож чаддгаа гэсэн имийг бол одоо энэ Joy Dispenza яриад байгаа. Урд нь ч гэсэн одоо Ошо багш гэж би бол үнэлтгийн энэ хүн бол бас нэг шилжижсэнтэй адилхан. Тэгэхээр энэ цөөхөн хувьд сонсож байгаа энэ хүмүүст л илүү хамаатай гэсэн үг. Яа мэдээж энийг сонсож эхлэе гэж байгаа бол тэний та хоёрын хувьд ухамсарын хувьд сэрж яана л гэсэн үг. За тэгэхээр хүмүүс бол ихэвчлэн зарим нэгэн тохио сануулгыг зөөр энэ санамсаргүй л юм болчлаа гэж боддог гэнэлтэй. Гэтэл энэ бол санамсаргүйгээд үүсгэж болох зүйл бол боловч энэ бол утга учиртай байдаг гэж. Энэ тохио сануулгууд бол буюу одоо тэмдгүүд нь бол чамд ингээд анхаарал татхаар ингээд чангаар мэдээлдэггүй гэнэлтэй. Зөөлнөр өөрөөр хэлбэл бараг шивнэж хэлдэг гэж. За тэгэхээр энэ шивнэ хэллэгийг яаж ойлгож болох вэ гэхээр бэлэг тэмдэг байдлаар танд шивнэж хэлж болно. Одоо жишээл нэг сонирхолтой тийм нэг тэмдгийг та дахин харах ч юм уу. Аль эсвэл ямар нэгэн үг хэллэгийг чи чамд дахин одоо
тэр үг хэлдэг дотор ч орж ирээд байдаг ч юм уу. Эсвэл нэг зарим нэгэн хэлц үгүүд те. Монголчууд бол одоо хэлц үг одоо зүрс зүгээс баядаг штэ. Тэр үг санаанд чинь байн байн орж ирээд байдаг ч юм уу. Эсвэл байн байн одоо аль нэгэн сошиал янз янзын одоо платформудаас хайгаа явж итэл тэр үг л чамд байн байн гарч ирээд энэ бол тохиог нь л те. За өөр бас нэг сонирхолтой юу санаа болоод одоо адил тоонууд харагдах. 11 11 4 4 7 7 ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү одоо энийг болохоор синхроницити буюу одоо зохицол гэдэг байгаа. За тэгэхээр энэ тоонууд бол нэгийн тоон ямар учиртай, дөрвийн тоон ямар учиртай, долоогийн тоон ямар учиртай энэ төр гэдгийг ингээд одоо хаагаад эхлэхээр л та жишээлбэл тэр далд нууц одоо тохионуудыг бас ойлгох эрмэлзэл төрөөд байна л гэсэн үг. За тэгээд дээрэс нь аль эсвэл ямар тохио өөрөөр хэлбэл одоо тэр тохио гэдэг дотор тэр тооч орж иж гин гэдгээс гадна бас гів гэдгийн чамд тийм хачирхалтай сонин ийм ёр бусын мэдрэмжүүд төрөөд ирж магадгүй гэнэ л те. Гів гэдэг маш тийм амар амгалан болдог ч юм уу. Аль эсвэл одоо хитрхи одоо тийм сэтгэл санааны хувьд ийм тайван бас юу хийх гээд байгааг нь мэддэхгүй юм шиг санагдаад ийм сэтгэлийн хувьд нэг тийм тодорхой болдог ч юм. Янз янзын тийм тохиолдол гэж байна. Аль эсвэл ном уншиж итэл гүн гүнзгий санаанууд чамд маш хүчтэй сэтгэл төрүүлдэг те. Энэ төр байж болно гинэ. За аль эсвэл бүр огт танихгүй хүмүүсээс гинтийн тийм мэдээллүүдийг маш сонирхолтой тийм мэдрэмж авдаг ч юм уу те. За мэдээж энэ дотор бол бас зүүдний бэлэг тэмдгүүд энэ төр. Эднэрийг танина гэдэг бол та зарим нэгэн тохиол санаалуудыг ерөнхийдөө одоо ийм орчлын ертөнцийн тэр нэгэн одоо дахин өөрсдийгөө шинжлэх алдаагаа засах тэр үйл явдал тэр одоо нөхцөл байдлаа та нэгэн долгионд орцсон байна л гэсэн бодохтой үг гинэ. За тэгэхээр энийг бол Карл Юнгийн одоо тодорхойлолтоор бол энэ нь бол зүгээр нэг тохиолдол юм биш. Маш учир утгатай шалтгаан үр дагаврын одоо нөлөөгөөр ийм юм тань тохиолдож байгаа шүү. Учир утгатай зүйл шүү гэж ингэсэн сануулгаа л гэсэн хэлжээ. За тэгэхээр ингээд эндээс хамгийн сүүлд нь хэлэх хідэн одоо зөвлөмж гэх юм бол өөртөө тийм одоо тохиол сануулга гэдэг юм уу зарим нэгэн одоо үйл явдлыг өөртөө тунгааж эргцүүлэх өөрөөр хэлбэл бясалгах тийм орон зай өөртөө үүсгэх гэж. За тэгээ чимээгүй суугаад амьсгалаа мэдэр орчлон тойрон ойр орчиндөө анхаарлаа хандуулаа. Дээрэс нь юунд ч битгий шүүмжлэлтэй ханд зүгээр л орчлон ертөнц болж байгаа үйл явдлыг ажиглаа гэсэн иймэрхүү санаалгуудыг гişinsар өгч байна. За ингээд энэ миний одоо энэ оруулж байгаа энэ зарим нэгэн зөвлөмжүүд зөвхөн 12 ордонд бас тус бүрт тэр тусмаа ухамсар сэрхүү оюун санааны хөгжил тусдаа гэж бодоод оруулж байгаа энэ зүйл маань та бүхэн таалагдж байвал комент бичээрэй. За тэгээд 8 сарын зурлагаа танилцуулж дараагийн удаад уулзъя. Баяртай.